Сайн байцгаана уу? TED Talks булангийн манай анхны дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаад би та бүхэндээ Америкийн нэгдсэн улсын Калифорни их сургуулийн профессор, бизнес манлайлагч, зохиолч, уран бүтээлч Стивен Дүүнерийн тавьсан How to Achieve Your Most Ambitious Goals буюу төсөөлшгүй том зорилгодоо хэрхэн хүрэх вэ нэртэй богино илтгэлийг орчуулан хүрэхээр бэлдээд байна. За тэгэхээр та бүгдийн өмнө харагдаж байгаа Холливуудын алдарч жүжигчин Брэд Питтийн зургийг профессор Стивен Дүүнер маань өөрөө зурсан юм байна. Тэгээд үзэгчдээс асууж л те та нарын хэд ч яг энэ хөрөг зургийг яг байгаагаар нь зөвхөн үзэг цаас ашиглаад зурч чадах вэ гэж асууна. За тэгэхээр 15 секундын дотор энэ зургийг хэрхэн яаж зурх аргыг би та нарт зааж өгнө гэж хэлдэг. Энд харагдаж байгаа дөрвөлжинг бол саарл харандагаар хинч гисэн ингээд цэвэрхэн бодож чадна. Энэ хөрөг зургийг зурсан гол арга нь бол ерөөсөө энэ юм аа. Өөрөөр хэлэх юм бол энэ зураг маань томруулаад үзэх юм бол маш олон жижигхэн дөрвөлжингүүдээс бүтэж байгаа. За тэгвэл яг энэ аргаар уран бүтээлээ туйруулдаг Chuck Close гэж уран бүтээлч байдаг юм байна. Тэгэхээр энэ уран бүтээлч бол сүүлийн хэдэн 10 жил орлогоороо тэргүүлдэг шилдэг уран бүтээлчдийн тоонд явдаг ийм уран бүтээлч юм байна. Тэгэхээр илтгэлийн маань гол санаа бол бидний хүрхийг хүсэж байгаа тэр төсөөлшгүй том амжилтууд маань бидний өдөр тутамдаа гаргадаг жижиг шийдвэрүүдээс бүтдэг юм байна гэдгийг тайлбарладаг. За, Стивен Дүүнер маань цэцэрлэгт байхаасаа коллежийн 2 дугаар курс хүртэл ерөөсөө байнгын C юм уу, C хасах дүн авдаг байсан. Стивен Дүүнерийн өөрийнх нь нэг онцлог байна л да. Юу вэ гэхээр аливаа зүйлийг хийхдээ ерөөсөө 5-аас 10 минут л төвлөрч чаддаг. Тэгээд тэрнээс дээшээ хугацаагаар гэхээр нөгөө төвлөрөл нь алдагдаад бүтээмж нундаг ийм онцлогтой хүн юм байна. Тэгээд ямар өөрчлөлтийг хийхээр шийдсэн бэ гэхээр за ерөөсөө би ямарваа нэгэн үүрэг даалгавруудыг биелүүлэхдээ ерөөсөө 5-аас 10 минутанд яг төвлөрөөд хийж чадхаар л тийм жижиг хэсгүүдэд хуваая гэж шийдсэн байна. Жилийн эцэст бүр шилдэг оюутнуудыг тоонд орж ирсэн. За мөн хичээлийн эрхлэгч мөн сургуулийн ерөнхийлөгчийн нэрэмжит шагналуудыг ээлж дараалан авч чаддаг болсон. Сургуулаа амжилттай төгссөн. Үүний дараа дэлхийн хамгийн хүнд хэцүү за мөн нэр хүндтэй санхүү эдийн засгийн чиглэлээр бол мастрын зэрэгийг хамгаалсан байна. Стивен Дүүнерийн ажлын карьер бол Швейцарын зээлийн сангаас эхэлсэн юм байна. Тэгээд Швейцарын зээлийн сангаасаа цаашаа Bank of America за мөн AIG International гэдэг дэлхийн санхүүгийн том байгууллагуудад удирдах албан тушаалуудыг хашсан. За мөн цаашлаад дэлхийн санхүүгийн томоохон шагналыг 2 удаа хүртсэн санг бол үүсгэн байгуулж удирдахжсэн ийм туршлагатай хүн юм байна. Тэгэхээр эдгээр бүх амжилтуудыг гаргахад өөрөө хэлж байна л да. Надад ямар нэгэн тийм гоц авьяас юусоо байхгүй. Яг л зааланд сууж байгаа миний илтгэлийг сонсож байгаа та нартай би адилхан л жирийн хүн. Дээрээс нь би тийм ч сахилга баттай байнга өөрийгөө дайчилдаг хүн биш. Гэхдээ энэ 5-аас 10 минут төвлөрч даалгавруудыг маш жижиг хэсэгт хуваагаад түүнийгээ үр дүнтэй хийхэд би өөрийгөө сургасан юм а гэж энэ хүн ихтгэл дээрээ ярьдаг байгаа. За дараагийн нэг сонирхолтой жишээ бол Стивен Дүүнер маань Лондонд ажиллаж байхдаа гэрээсээ ажил хүртлээр Хайд паркаар 45 минут алхдаг байсан юм байна. Тэгээд ажилдаа ирж очих цагийн тооцоод үзэхээр 1 цаг 30 минутын хугацаа болдог байж л тэ. Тэгээ энэ хугацаанд бол зөвхөн дуу сонсч явдаг байсан. Тэгээд энэ хугацааг ашиглаад ер нь яагаад хэл сурч болохгүй гэжгээд герман хэл сурахаар шийдсэн юм байна. Жилийн дараа герман руу 16 хоногийн ийм төрөвчлсөн герман хэлний курст сурахаар бас аялахаар явсан юм байна. Герман хэлнийхаа хичээлийн дараа гэр бүлийн гишүүдээ Германы Берлин хотод урьдчилтэй. Тэгээд гэр бүлийнхантайгаа Берлин хотоор аялж байхдаа герман хүмүүстэй ямар ч бэрхшээлгүйгээр германаар ярьсан. Тэгээ хүүхдүүд нь бүр гайхаад хөөх та яаж герман хэл сурсан бэ гэд бүр ингээд гайхсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр өдөрт ерөөсөө 1.5 цаг л тэр герман хэлний CD-г сонссон. Ингээд
яг жилийн эцэст ингээд тооцоод үзэхээр 360 цаг. Тэгэхээр бид нар ч гэсэндээ өнөөдөр 1.5 цагийг одоо гадаад хэл сурахад зориулж чадах юм бол бид нар жилийн дараа тухайн хэлийг бол гайхалтай эзэмшиж чадах юм да урам зоригийг бол надад өгсөн. Тэгээд би бас өдөр болгон 1 цаг алхдаг байгаа. Тэгээд 1 цаг алхахдаа ерөөсөө би яг энэ аргыг хэрэглээд хятад хэлээ сайжруулъя гэд. Тэгээд хятад хэл сурч эхэлсэн байгаа. Тэгээд жилийн дараа гэхэд өдөр болгон одоо 1 цаг хятад хэлээ сонссоор агаад бас ийм гайхалтай амжилтанд хүрнэ гэдэгт бол итгэлтэй байна. За тэгэхээр энэ илтгэгчийн маань хувьд амжилттай сургуулаа төгссөн, амжилттай мастрынхаа зэргийг авсан, мөн ажил карьерийн хувьд ч гэсэн маш гайхалтай амжилтуудыг бий болгож чадсан. За дээрээс нь шинэ хэлж сурчлаа. Тэгээд ерөөсөө энэ арга чинь бүх зүйл төр хэрэгжээд болоод штэ. Өөрөөр хэлэх юм бол өөртөө нэг тийм том ачаалал одоо юу гэдгийг том дарамт учруулахгүйгээр маш том зорилгыг одоо жижиг хэсгүүдэд задлаад тэр зүйлийг л өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлээд тахаар ийм одоо гайхалтай амжилтанд хүрч болдгийм байна гэдгийг бол одоо илтгэгч маань үзэгчдэд тайлбарладаг. Тэгээд хэрвээ энэ арга бүх зүйл дээр амжилттай хэрэгжиж болж байгаа юм бол тэгвэл өшөө илүү одоо том зорилгоуд тавья гэд илтгэгч маань хурдны машин жолоодох одоо эрхийн үнэмлэгээ авдаг, нисдэг тэрэг жолоод сурдаг, одоо шүхрээр үсэрч сурсан байгаа. За дараагийн яригдж байгаа жишээ болохоор 2007 онд одоо илтгэгч маань 25 паундаар илүүдэлжинтэй байсан. Тэгээд за яаж илүүдэлжингээсээ одоо салах вэ? За мэдээж хэрэг би сахилга баттай хүн биш учраас өдөр болгон жимд явж бол чадахгүй. За дээрэс нь би өөрийнхөө одоо идэх туртай хоолнуудаас бол татгалзаж чадахгүй. Тэгвэл одоо яг энэ аргыг одоо хэрхэн үр дүнтэй ашиглаж би энэ илүүдэлжингээс салах вэ гэж бодсон. За ингээд хотынхоо 33 одоо оргил цэг дээр авирья гэдэг ийм шийдвэрийг гаргасан байна. Тэгээ өмнө нь Стивен бол ямар нэгэн уулан дээр хайкинг хийдэг ийм туршлага байгаагүй, нэг ч удаа одоо уулын оргил руу авирч байгаагүй. Тэгээд ихтгэл дээрээ хэлж яана л да. Би 33 уулын оргил дээр авирь гэдэг одоо амбицтай зорилгыг би яаж задлсан бэ гэхээр за ерөөсөө л хайкингийнхаа хувцсыг сольж өмсөе. За тэгээд алхаад үдэн дээрээ гарыг, за машина жолоодъё. За дээрэс нь уулын бэлд очие. Тэгээд уулын бэлд рүү нэг алхъя, хоёр алхъя гэх мэтчлэн одоо маш жижиг одоо даалгавруудад хуваагаад тэгээд түүнийг хэрэгжүүлж эхэлсэн. За ингээд жилийн эцэст яасан бэ гэхээр 33 уулын оргил дээрээ авирч чадсан. Мөн дээрэс нь 25 паунд жингээ хассан байна. За ингээд 2009 онд илүү том амбицтай зорилго тавьсан. Энэ бол жилд 50 ном унших байсан. Тэгэхээр энэ жилд 50 ном унших гэдэг одоо том амбицтай зорилгыг хэрхэн одоо жижиг хэсгүүдэд хуваах вэ гэхээр нэг ном унших, нэг бүлэг унших, нэг хуудас унших, за бүр нэг параграф унших гэсэн одоо ийм одоо жижигхэн таскуудад хуваагаад тэгэл ерөөсөө энэ одоо жижиг даалгаврыг биелүүлэх шийдвэрийг одоо өөртөө гаргаж сурч байгаа юм байна. За тэгээд 2012 онд бол 24 амбицтай том зорилгыг бол өөрийнхөө өмнө тавьсан. Тэгээд нэгэн дээр нь ч алдаагүй. Яагаад гэвэл тэр 24 зорилгыг яг түрүүний ном унших зорилготой адилхан маш жижиг алхмуудад, маш жижиг даалгавруудад хувааж чадсан байна. За тэгээд тэр жилдээ 12 зүйлийг шинээр сурах гэдэг зорилгыг мөн тавьсан. Үүний нэг нь бол юм нэхэд сурах байсан юм байна. За ингээд цаашлаад маш олон гайхалтай төслүүдийг энэ нэхэх ур чадвараараа хийсээр л байсан. Тэгээд хамгийн эцэст нь энэ одоо зурган дээр харагдаж байгаа энэ одоо том нэхмэл одоо ширтгээр Гиннесийн амжилтыг тогтоосон байна. Илтгэлийн төгсгөлд Стивен Дунер хэлдэг. Би одоо хүртэл нөгөө нэг си хасах авч исэн төвлөрч сууж чаддаггүй хүн хэвээрэл байгаа. Гэхдээ яаж энэ гайхалтай одоо амбицтай энэ том амжилтуудыг бий болгож чадсан бэ гэхээр ердөө тэр зорилгыг одоо маш жижиг алхмуудад хуваагаад
маш жижиг даалгавруудад хуваагаад үүнийгээ өдөр тутмынхаа амьдралын хэмнэлд оруулж өгч чадах юм бол эцэстээ нөгөө туслыг хураавал далай гэдэг шиг тэр одоо жижиг олон үйлслүүд олон удаагийн давталтаараа урт хугацаанд маш одоо гайхалтай амжилтыг бүтээж чаддсан байна гэдгийг энэхүү илтгэлээрээ хуваалцсан байгаа. Тэгэхээр энэ илтгэлээс одоо хамгийн их таалагдсан зүйл нь гэх юм бол ерөөсөө биднэрт боломжгүй зүйл гэж ерөөсөө байхгүй, харин тэр боломжгүй гэж бодож байгаа тэр зүйлийгээ бид нар одоо хэрэгжүүлэх боломжтой одоо маш жижиг алхамд хувааж чадсанараа мөн одоо тэр жижигхэн зүйлийг хий гэдэг тэр шийдвэрийг гаргаж чадсанараа бид нар амжилтыг бүтээж чадах юм байна. За ингээд цаашдаа та бүхэндээ TED Talk-ын шилдэг илтгэлүүдээс хуваалцаар байх болно. Баярлалаа.